Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор гэрч хохирогчийг хамгаалах тусалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж өгсөн юм. За мөн хөтөлбөрийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А135 тоот тушаалаар хохирогчийг ажлын байраар хангах мэргэжлийн сургалтанд хамруулах үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан бөгөөд уг журмаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хамгаалтанд байгаа хохирогчид туслалцаа үзүүлэх ажлын байраар хангах мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг зохицуулж өгсөн байна. Харин талууд өнөөдөр энэ хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм а. За гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дахрын ерөнхий газрын холбогдох газартай манай байгууллага бол хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тэгэхээр энэ хуулийн дагуу хамгаалтанд авагдсан гэрч хохирогч дээрээс нь түүнтэй хамаарал бүхий иргэнийг бид нар ажлын байранд зуушлах, хөдөлмөрчдийн сургалтанд хамруулах, төсөл хөтөлбөрт хамруулах, ер нь бол хөдөлмөрч төрөөс үзүүлж байгаа хөдөлмөрчлөлтийн үйлчлэгийг үзүүлэх зорилгоор бол энэ гэрээний дагуу бид нар бол хамтарч ажиллах юм байгаа. Тэгэхээр анх удаа бид нар бол Дахрын ерөнхий газартай хамтарч ажиллах ийм төлөвлөгөө гарын үсэг зурлаа. Тэгэхээр бол мэдээж үндсэн хуулиар бол бүх хүмүүс бол ширхэгтэй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ гэрч хохирогч болон түүний хамаарал бүхий гэр бүлийнхэн гишүүд тийм ээ. Энэ хүмүүс бол мэдээж төрөөс хөдөлмөрлөлтийн үйлчлэгээ авах тийм ээ, ажил хийх, суралцах, дээрээс нь бичил бизнес эрхлэх ийм бол бүрэн эрхтэй байдаг. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд гэрч хохирогчийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын засгийн газрын 15 оны 346 дугаар тушаалаар гэрч хохирогчийг хамгаалах тусалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөрт бол төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлж өгсөн байна. За тэгээд гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх үүднээс Монголын засгийн газраас анхаарч ажиллаж байгаа нэг илрэл бол хөдөлмөрийн сайд 2015 онд 7 сард хохирогчдыг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтанд хамруулах үйлчлэг үзүүлэх журмыг бас баталж өгсөн. Тэгэхээр хүн худалдаалах гэмт хэргийн ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалтанд байгаа хугацаанд нь ажлын байраар хангах, сургалтанд хамруулах үйлчлэг үзүүлэх зорилгоор ийхүү талууд гарын үсэг зурж хамтын ажиллагааны үүрэг оролцоогоо тодорхой болгож ажиллагаан аль бие усаар нэгдэж байгаа учраас сэтгэл санаа болоод бие махбодын хохиролд орж төрийн хамгаалтанд байгаа хохирогчид хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа нь сайшилтай байлаа. Харин үүнийг хэрэгжилт хэрэг явагдаж байгаа талаар бид та бүхэнд цаг тухай бүртэн хүргэж өгөх болно.